2025 оны 6 сарын 28-нд Өмнөд Солонгосын Цуврал Unanswered Questions нэвтрүүлгийн нэгэн ангийг үзсэн олон нийт бол бүр удаан хугацааны айдас цочрол авсан байгаа юм. За энэ нэвтрүүлгийн талаар бол товчхон хэлэхэд 1992 оноос хойш Өмнөд Солонгосын хамгийн харанхуй нууцлаг хэрэгүүдийг мөрдөн шалгаж бэлтгэдэг алга болсон хүмүүс, шийдэгдээгүй алалга, томоохон корпорац нөлөөр гэд олон нийтэд мартагдсан. За эсвэл хинч хариуцлага хүлээгээгүй болсон хэрэгүүдийн талаар ингэж бэлтгэн хүргэдэг нэвтрүүлэг байгаа юм. За гэтэл бол одоо энэ 6 сарын 28 цацагдсан дугаар нь бол урд өмнө гарч исэн дугааруудаас бүр илүү өөр байсан. Энэхүү дугаар дээр нь нэгэн эмэгтэй гал өртөж нас барсан тухай гардаг. За ямар нэгэн гал төмөр эсвэл санамсаргүй осол бол биш. Одоо энэ хэрэгт дурддах хэргийн хохирогч болон хэрэгтэнгүүдийн нарийн мэдээлэл, жинхэнэ нэр, бодит хүмүүсийн зураг нь бол хуулиар хамгаалагдсан байгаа учраас энд харуулах боломжгүй. За ингээд одоо ямар хэрэг болоод ингэж олон хүмүүсийг гайхшруулаад, завчирдуулаад сэтгэлийг нь түгшээгээд байгаа талаар ярьцгаая. Инчон хотын Бопион өрөвт байрлах нэгэн барбекю рестораныг Ли Соён гэх эмэгтэй өөрийн төрсөн эцэг их болон эрэгтэй дүүгийн хамтаар ажилуулдаг байсан. За энэхүү ресторан нь жилийн 365 өдөр тасралтгүй ажилдаг. Нилээд байнгын үйлчлүүлэгчид ихтэй, их алдартай, хөл хөдөлгөөнтэй газар байсан. Гэтэл 2024 оны 1-р сард нэг хачирхалтай зүйл тохиолдсон нь хизээж хаагддаггүй байсан ресторан гинэтхэн ямар нэгэн тайлбар сануулгагүйгээр хаалгаа барьсан. За өмнө нь бол ингээд байнгын үйлчлүүлэгчтэй, хөл хөдөлгөөн ихтэй дуу чимээ цангасан газар байсан бол ингээд гинэт хаалгаа байрсанд нь одоо байнгын үйлчлүүлэгчид нь гайхаад зарим нь Лигийн эцэг гэхээс юу болоод байгаа талаар нь асуусан ч тэр хоёр юу ч хэлэхгүй уул мөргөө алга болчихсон. Хэдэн 7 хоногийн дараа ресторан дахин нээгдсэн. За Ли яг өмнөх шигээ инээмсэглээд юу ч болоогүй мэт үйлчлүүлэгчтэй хүлээн аваад рестораных нь үйл ажиллагаа яг л өмнө нь байсан шигээ үргэлжилж исэн ч гэсэн ганцхан зүйл нь өөрчлөгдчихсөн. За шинэ менежер гэх хүн гарч ирээд за тэр хүн бол өөрийгөө Лигийн эцэг эхийн оронд ажлыг нь авсан 79 настай Шим гэж танилцуулсан. За ингээ гаднаас нь харахад бол Шим энгийн, гим хоргоо, жирийн настай эмэгтэй шиг харагдах боловч яг үнэндээ тэр маш аюултай хүн байсан. Энэ Шим гэж эмэгтэй Ли Соёны нагц эгч нь буюу ээжийнх нь төрсөн эгч. За мөн Солонгосын уламжлалт бөө байдаг. За түүний хувьд гэвэл сүүлийн 40 жилийн турш бөө мөргөлийн зан үйлийг хийж ирсэн. Түүний хувьд бол энэ салбартаа нэр хүндтэй, олон итгэгч, дагагчтай хүн. Гэхдээ яг үнэхэрийн одоо ээж хиттэй, сүнслэг холбоотой хүн учраас бол биш. Харин эсэргээрээ сэтгэл зүйн дарамт, манипуляц, газлайтингийг бол утгаар нь хийдэг мэргэжлийн хүн байсан. 1986 оноос эхлээд Шим өөрийгөө өвөө болон өвөг дээдсээсээ сүнслэг оршихугаас гэгэрл хүлээн авсан гэж зарлаад өөрийгөө бөө удган хэмээн өргөмжлөн өмнөд Жолламужийн Хампион хотоодоос хүн бариад хүмүүсийг тэнцэнэ хүлээн авч эхэлсэн. Эхэндээ хүмүүс Шимийг солиотой гэж боддог байсан ч гэсэн Шим маш төвчээртэйгээр баг багаар хүмүүсийг өөртөө итгүүлж үнэмшүүлж чаддаг. Шим хүмүүст өмнөх амьдралын тухай ярьж өгдөг. За мэдээж бүгдийг нь ол өөрөө зохион өмнөх төрөлдөө хийсэн гих нүглүүдийг нь яриад өнөөгийн амьдралд нь тохиолдож буй бүх муу зүйлсийг нь тэдгээр нүгэлтэд холбон тайлбарладаг. За хэрвээ ажлаасаа халагдсан бол өмнөх амьдралдаа хийсэн үеийн чинь үр, өвдсөн бол өмнөх амьдралын чинь карма. За хэрвээ хайрт орлол харилцааны асуудал гарсан бол өмнөх амьдралын чинь нүгэл гэж ерөөсө бүх муу бүтггүй зүйл болгоныг нь бол өмнөх амьдралтай нь холбон тайлбарладаг. Эсвэл хин нэгэнд гинтийн таагүй ямар нэгэн зүйл болох юм бол тэрийг нь өөртөө ашигтайгаар эргүүлээд харвуу би хэлсэн биддээ намайг сонссон бол миний зөвлөсөн ариусгах зан үйлийг хийлгсэн бол одоо энэ бүхэн болохгүй байсан юм аа гэж ямар нэгэн гарсан асуудал бэрхшээл бүх юмыг өөртөө ашигтайгаар эргүүлээд тэр болгонд нь заавал ариусгах ёслол хэрэгтэй гэж зүтгэдэг. За мэдээж өөрөөс нь өөр ямар ч бөөгөр биш зөвхөн өөрөөр нь хийх ёстой. За бусад бөөнөр бол хүмүүсийг уувал байгальд аваачаад хамтдаа зан үйл хийдэг байхад Шимийн арга нь бол огт өөр дахил өргөлөө бэлдээд одоо ингээ надад мөнгөийг нүг ёслог нь би ганцаараа хийнэ гэж хэлээд өргөл барьц мөнгийг нь авчихдаг. Гэтэ яг үнэндээ үнэхээр эдгээр ёслуудыг бол хийдэг эсэх нь бол тодорхойгүй, хинч мэдэхгүй. За нэг л зүйл нь бол тодорхой мэдээж бүх мөнгө Шимийн халаас руу орж байгаа юм. Ингэж хүмүүсийг залилахаас гадна
өөрийнх нь төрсөн 4 хүүхдээ ч гэсэн Шим бүр багаас нь манипуляц хийгээд хүмүүстэй ойртохгүй байхыг тушаагаад өөрөө болохоор энэ яриасыг нийтж гэдгээр бол нутагтаа алдартай байсан ч хүүхдүүдийн гадаад ертөнцтэй харилцааг нь бол хатгуу хязгаарлалчихсан. Ээжийнхээ тасралтгүй сэтгэл зүйн дарамт манипуляцийн улмаас 4 хүүхэд нь гэр бүл зохиогоос татгалзаад тэд ерөнхийдөө бол нийгмээс тусгаарчлагдсан байдлаар амьдардаг. Зөвхөн зайлшгүй шаардлагатай үед гадагшаа гардаг, ажилдаа явах, жижиг сажиг ажил амжуулах, эсвэл ээж нь ямар нэгэн зүйл тушаах үед л гардаг. Хүүхдүүд нь бүгд бол ажил хийдэг. Гэхдээ бүр маш их цагаар ажилладаг. Ээж нь бол ерөөсөө 4 хүүхдийн орлогыг нь хянаал, өөрөө үр зээл нэмж тавиал, ийм үнэтэй тансаг амьдралын хэв маягаар амьдарч ирсэн. Шимийн хүүхдүүд өдөр шөнөгүй ажиллаж ихэнхийн тасралтгүй нэмэгцээр байсан үрийг дарахын төлөө хамаг амьдралаа барж байхад Шим өөрийн хүүхдүүдийг сорон мөлжих нь бол хангалтгүй санагдаж эхэлсэн. Тэр илүү нэгэн том бай болж харсан нь төрсөн дүүгийнх нь гэр бүл. Шим өөрийн хүүхдүүдтэйгээ жоллон мужид амьдарч байх үед түүний дүү Инчон хотод нөхөр хүү охинтойгоо ресторан ажиллуулж амьдарч исэн нь манай хохирогч Ли Суян бүсгүйн гэр бүл агаа. Хот газрын хүмүүс хэдий өөр байсан ч гэсэн Шимийн дүү дээрээ олон жилийн хугацаанд тогтоосон сэтгэл зүйн манипуляц нь бол маш хүчтэй байсан. Гэр бүлийнхэн дундаас Ли Суяныг сонгоод Шим өөрийнхөө дүүд танаа охин Ли Суян бол маш муу энерги тээж явна. Тэр хараагдсан. За одооноос ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол удахгүй гэр бүлийн гай зовлонгийн их сурулж болно. Тийм учраас заавал сүнслэг хариуцлагад орох ёстой. Цаашдаач байнга тогтмол хариуцлах хэрэгтэй байна гэж хэлэхэд нь бол дүүн ихчийнхээ хэлсэн бүх зүйлсэд нь итгээд Шимийн зааврын дагуу асар их мөнгө зарцуулж нэг бос удаа дахин зан үйл ёстол хийлгсэрлээсэн ч гэсэн Шимд бол энэ нь хайл ямарч хангалтгүй үргэлжлүүлэн дахин ариусгал хийх хэрэгтэй гэж зүтгсээр л идэг. Олон жилийн турш гэр бүлийнхэн эдгээр ариусгах ёслол нэртэй зүйлсэд бол сая ууныг зарцуулсан. Энэ хооронд Шим дүүгийнх нь гэр бүлийнхэн ресторан ажиллуулад нилээд ашигтай амжилттай байгааг нь хараад өөрөө ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамт жижиг арал дээр ресторан нээж амжилтанд хүрэхийг хүссэн ч гэсэн энэ оролдлого нь бүтлгүүцсэн. COVID-19-ийн цар тахал гарч дөнгөж шинээр нээгдэжсэн рестораны хувьд гэвэл хүндхэн байдалд орсон. За ингээд Шим 1.6 тэрбум вооны өрөнд орж 2023 онд бол санхүүгийн хувьд бүрэн дампуурсан. Шим яаралтай сүм болон бөө мөргөлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлээд сар бүр зан үйл хийж итгэгч дагагчдаасаа 10 саяас эхлээд 100 сая вооноос давсан үргэл хандив авсан ч гэсэн тэр их өрийг төлөхөд бол хүндхэн байсан. За ингээд Шимд нэг санаа төрсөн нь яагаад өөрийн бизнесийг босгохын тулд ингэж зүдэрч явах ёстой юм бэ? Бусдынхыг зүгээр л авчиж болно шүү дээ гэдэг бодол төрөөд дүүгийнх нь ресторан нэр хүндтэй доктортой орлоготой байгааг мэдчихсэн Шим түүнийг нь одоо яаж гартаа харуулахаа яг таг төлөвлөж эхэлсэн. За Шимийн төлөвлөгөө бол маш ням бай. За юуны өмнө тэр лигийн эцэг эхийг замаасаа зайлуулах хэрэгтэй болоод дүүгээ Инчоныг орхиж далайн эргээс хол орших уллын арал руу нүхийг ятгсан. За тэр үүнийг бол бүр маш шааралтай, сүнслэг утга учиртай, зайлшгүй шаардлагатай зүйл гэж тайлбарлсан. Олон жил сэтгэл зүйн хувьд тарих угаалтанд амьдарч исэн дүүн хичээхэн үгэнд ороод нөхөртөөгөө хамт уллын арал руу нүүхээр явсан. Эцэг эхийг нь явхаас нь өмнө рестораны хууль ёсны өмчлөлийг нь бол лигийн нэр дээр шилжүүлэхийг ятгаад тэд ч хэлснээр нь хийсэн. 2024 оны 1-р сард болсон тэр нууцлах хаалтын дараа ресторан дахин нээгдэхэд Шим өөрийгөө менежерээр томилсон нь тэр байсан. За тэгээд дараагийн 6 сарын туршид Ли бүр маш их цагаар ажилласан. Бүхэл зүйлийг хийн, санхүү, тайлан, рестораны бүхэл ерөнхий үйл ажиллагааг бол Ли ганцаараа хариуцсан. Хажуугаар нь бас хоолой хийн. Рестораны үйл ажиллагаа ажилтгаараа явж исэн ч гэсэн нэг зүйлд бол өөрчлөгдсөн байсан нь рестораны мөнгө дансандаа орхоо болоод олсон нэг ч воныг хүртэл Шимийн хувийн банкны дас руу шууд шилжүүлэх ёстой гэсэн зааврын дор ажиллаж исэн. За тэр мөнгө хаашаа явсан бэ гэвэл ресторан руу бол огтхонч биш. Шимийн зондоо төлж чадаагүй улмаас хитэрсэн хитрүүлсэн дансуудыг нөхөхөд түүний кредит карт, за мөн хүүхдүүдийн кредит картуудын төлбөрт хүртэл явж исэн. Ли өдөрт 16 цаг ажиллаж залуу нас нийгмийн амьдрал мөрөөдлөө золиослон зөвхөн нагц ихчийнхээ өөрийнх нь ч даахгүй тансаг амьдралыг нь тэтгэхийн төлөө зүтгэж ийсэн ч гэсэн Шимд энэ нь бас л хангалтгүй байсан. За тэр бүр илүү ихийг хүсээд 2024 оны 9-р сар гэхэд Ли бол энэ байдалтай бол эвлэрч чадахгүй болсон. Зарим зүйлийг бол анзаарч эхэлсэн нь мөнгө алга болоод байхад одоо ресторан нь огт сайжрахгүй байгаа.
Шимийн санхүүгийн удирдлага гэдэг нь үнэндээ мөнгө авах үрхээс өөр юу ч биш гэдгийг бүр ариусгах ёслолууд нь хүртэл хачин худлаа санагдаж эхэлсэн. За ингээд Ли нэг шийдвэр гаргасан нь тэр Шимийн данс руу мөнгө шилжүүлэхэ болоод санхүүг өөрөө 100% удирдах рестораны хэрэгцээт бараа материалыг зөвшөөрөл асуухгүйгээр авч эхэлсэн. Амьдралдаа анхудаа Ли Суён нагацэгчийн эсрэг зогсож байгаа нь энэ. Шим бол энэ үйлдэлд нь бүр маш их уурлаад Ли шууд хоёр сонголтыг тулгасан. Мөнгийг өг, ресторанд үлд миний дуулууртай ажилтан бай. Эсвэл эндээс бүр мөсөн яв. Эцэг эхийнхээ адил уллын арал руу нүү гэж хэлсэн. За гэсэн ч Шимийн төсөөлөөгүй зүйл болсон нь Ли явахыг сонгосон. За тэр ачаагаа баглаад нагц эгчийнхээ хяналтаас хол шинэ амьдрал эхлүүлэхээр бэлтгэж эхэлдэг. Шимийн хувьд өөрийн мөнгөний машинаа тэгж амархан явуулах хүн биш байсан. 2024 оны 9-р сарын 18-нд Чусок баярын амралтын сүүлийн өдөр Шим төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Тэр 3 хүүхэдтэй болон 1 дагагчийг дуудаж ирүүлээд тэдэнд Ли муу сүнсэнд эзэмдүүлсэн. За хэрвээ одоо энэ нэн даруй эксоризм буюу чөтгөр зайлуулах ёслол хийхгүй бол тэр муу зүйлийг амьдаар нь залгинаа гэж хэлсэн. Амьдралынхаа туршид Шимийн хяналт тарих угаалтанд байсан эдгээр хүмүүс түүнд огтхонч эргэлзээгүй. Тэр өдрийн үдээс хойш тэд рестораны 2 дугаар давхрын нэг хэсэгт нь тийм төмөр хийцийг босгосон. За телевизийн нэвтрүүлгийн мөрдөн шалгалтын тогтоосноор энэ нь асар том шарх төмөр мэт харагдаж байгаа. Яг л нөгөө мах шарахад ашигладаг гэрэлд шардаг махны ийм сетгэн төмөр шиг. За гэхдээ тэр нь хүн багтахаар хэмжээтэй. За дараа нь тэд Лиг авчирхаар явхад бол Ли ямар нэгэн буруу зүйл болж байгааг мэдэрсэн. За тэгээ CCTV-ний бичлэгт бол түүнийг тэмцэж хамаг хүчээр мултрахыг оролдож байгааг нь харуулдаг. За гэвч ганц эмэгтэй хүн 3 хүнийг бол дийлэх боломжгүй. Ли Суёныг чирээд 2 дугаар давхарт аваачин төмөр хийц дээр нүрээр нь доош харуулan хүчээр хөвтүүлээд орилж чадахгүй байлгахын тулд амыг нь таглаад дараа нь гар хөлийг нь хасар чангуйсан. Дараа нь Шимийн хөвгүүдийн нэг нь шатаж буй нүүрсээр дүүргэн том сав барьж орж ирээд за энэ үед Ли түүнийг нь хараад улам их тэмцэж эхэлсэн нь тодорхой. За юу болох гэж байгааг ч гэсэн ойлгосон бах. Нүүрстэй савыг Лигийн биений доорхонд байрлуулад түүнийг амьдаар нь тамлан алах хэрэгсэл болгосон. Мөрдөн шалгалтын дүгнэлтээр энэ тамлалт нь ойролцоогоор 3 цаг үргэлжилсэн. Эцэст нь бол Ли ухаан алдаад энэ хугацаанд гэмт этгээдүүд ээлжлэн нүүрс нэмээд халууныг нь тогтмол барьж исэн. Мэдүүлэг өгсөн эмнэлгийн мэрэгчнүүдийн хэлснээр яг тэр төмөр хийц нь халж эхлэх үед бол аимшигтай төсвөрлөшгүй өвдөлтийг мэдэрсэн байх ёстой. Ингэснээр түүний биеийн ихэнх хэсэг 3-4-р зэргийн түлэгдэлт үүссэн. Шатаж буй нүүрснээс ялгарсан нүүрс төрөгчийн дутуу өсөл нь амьсгалыг нь аажмаар улам бүр хөндрүүлээд харин хит өндөр халуун нь түүний дотоод эргэтнүүдэд шат дараас нь ноцтой гэмтлийг бас учруулсан байсан. Мөрдөн байцаагчид Лигийн бие нь аимшигтай гэмтэл тамлалтын улмаас хит хит удаа таталт өгч чичрэн татганаж байсныг нь онцлон тэмдэглэсэн. За гэсэн ч хинч энэ аимшигтай үйлдэлээ зогсоогоогүй харсаар байгаад ёслол нэрийн доор энэ аимшигтай балиар үйлдэлээ үргэлжлүүлсээр л исэн. Лигийн бие шокийн байдалд орсон байхад нь ч зогсохгүй Ли ухаан алдсан. За Лиг ухаан алдаж унсны дараа Шим уул мөрөө баллахыг оролдон түүнийг төмөр хийцээс нь буулгаад нойтон алчуур түүхийн махыг бол түлэгцэн хэсгээр нь тавьж имчилхийг оролцсон байгаа юм. За ингээд бүтэн нэг цагийг дэмий үрсний эцэстэлд одоо тэд яаралтай тусламж дуудсан. За төрийн тусламжийн ирэхэд бол Шим бэлэн түүх зохиожсон. За Ли нүүрс зүүж аваад санамсаргүйгээр унсан. За ажлын байран дээрх санамсаргүй ослоос өөр юу ч бишээ гэх зэрэгээр бол худлаа ярьж хэлсэн. За тэр бүр Лиг эмнэлэгт өөрөө өргөж өгсөн ч гэсэн за магадгүй шархан өхөлт хүрэхгүй гэж бодсон байх. Эсвэл эмнэлгийн ажилтнуудад түүнийг өөрийнх нь түүхэнд итгэнэ гэж найдсан байх. Гэвч Лигийн гэмтэл нь бол маш аимшигтай хүнд эсэн. Хүнд түлэгдэл нь олон эрхтний дутагдал үүсгээд маргааш нь буюу 2024 оны 9-р сарын 19-нд Ли Суён нас барсан. За ингээд Лигийн өхөл бол маш с жигтэй байгаа. Цагдаа нар гэр бүлийнхнийг нь байцаахад бүгд нэг ижил түүхийг ярьсан. За тэр нь болохоор өөрийнхөө болгоомжгүй байдлаас болж осолцсон, жирийн нэг осол байсан гэх зэрэгээр ярьж исэн. За гэвч тухайн өдөр дуудлагаар ирсэн 119 яаралтай тусламжийн аврагчид энэ түүхэнд нь итгээгүй. Ямар нэгэн зүйл таарахгүй байгааг нь мэдрээд цагдаа нараас тусламж хүссэн. Мөрдөн байцаагчид ресторан дээр ирмэгцээ 2
дугаар давхар руу шууд очоод CCTV-ний камерын бичлэгийг нь олсон. За тэр бичлэгтэр нь бол харагдсан зүйл бүх зүйлийг нь бол гэрчилсэн. За бичлэгт төмөр хийцийг хэрхэн барьж байгааг, лиг хүчээр дээр нь хэвтүүлснийг, нүүрсийг нь одоо ингээд доор нь тавьж байгааг 3 цаг үргэлжилсэн тамталт бүхэлдээ маш тодорхойгоор харагдсан. За энэ бол мэдээж осол биш, санаатай аллага байсан. 2025 оны 5 дугаар сарын 20-нд шин болон түүний 3 хүүхэд мөн нэг дагагчийг нь баривчлан саатуулсан. Мөрдөн шалгалт одоо гүнзгийрэх тусам шимийн манипуляцийн бүрэн цар хүрээг нь бол ил болж эхэлдэг. Тэр олон 10 жилийн турш гэр бүлээ хэрхэн бөө мөрөглийг одоо зэвсэг болгон ашиглан хянаж ирснийг нь нотолж чаддаг. Цагдаа нарын шалгалтаар Лигийн найзууд бол Ли нагц гихчийн тухай их ярьдаг байсныг нь дурдсан. Маш хүчтэй бөө бүгд түүний хэлснийг заавал хийх ёстой гэж бүр байнга хэлдэг байсныг нь мэдүүлсэн. 2025 оны 8 сарын 28-нд шин болон түүний 4 хамсаатанг Инчоны дүүргийн шүүхэд алгын хэрэгт албан ёсоор няллагдагчаар татсан. Прокурорууд бол шимт насан туршийн хорих ял, харин түүний хүүхдүүд болон дагагчид тус бүрт нь 15-аас 20 жилийн ял оноохыг хүссэн. За шүүх хурлын үеэр бол шимийн зан авир танхимд байсан хүмүүсийг бол цочирдуулж исэн нь тэр ямар ч гэмшил илэрхийлэхгүй, харин ч Ли муу сүнсэнд эзэмдүүлсэн байсанд түүнийг одоо зөвхөн хариуцах ёслолоор л аварч болох байсан гэж зүтгэсэн хэвээрээ байсан. Дахин цочирдуулам зүйл болсон нь Лигийн эцэг их шүүхүүд мэдүүлэг өгөх үедээ өөрсдийнх нь охины төлөө шудраг ёс нэгхийн оронд Лигийн эцэг их өршөөл хүсэж шин болон бусад яллагтагчдыг цагаатахыг шүүхээс гуйсан. За тэд бол Ли муу сүнсэнд эзэмдүүлсэн байсан, бага наснаасаа муу энерги тээж явсан. За болсон явдал нь жинхэнэ сүнслэг ёслолын үеэр гарсан харамсалтай осол байсан гэж мэдүүлсэн. За ийхүү Ли өгсөн ч гэсэн гэр бүлийнхээ эндүүрэл мухар сүсгээс нь зогтож чадаагүй. Олон нийтийн дургуутал бол дээд зэгтээ хүрэх нь ойлгомжтой. Онлайн нийгмийн сүлжээнүүд дээр шимийн манипуляц ямар гүн гүнзгий байж эцэг эхийг нь хүртэл охиныхоо алуурчны талд зогсоход хүргэсэн гэдэг талаар бол нэлээд хүчтэй шууган өрнсөн. За 2025 оны 9 дугаар сард шүүх эцсийн шийдвэрийг гаргасан. За шимд бол насан туршийн хорих ял оноогоод тусалсан 4 хамсаатанд нь 20-оос 25 жилийн хорих ял өгсөн. Лигийн эцэг их өнөөдрийн хүртэл охиноо муу сүнсэнд эзэмдүүлсэн байсан гэдэгт итгэдэг хэвээрээ байгаа. За энэхүү дугаараа би 2 асуултаар өндөрлүүлье гэж бодож байна. Лигийн эцэг эхийн хариу үйлдэл нь олон 10 жилийн манипуляцийн үр дүн байсан уу? Эсвэл үүнээс илүү бидний мэдэхгүй харанхуй нууц цаана нь байсан уу? Сэтгэлдээ бичиж бодлоо бидэнтэй хуваалцаарай. За ингээд өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссон та нарт маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.